Ургамал фотосинтезийн явцад гэрлийн энергийн тусламжтайгаар органик бус нэгдэл болох нүүрс хүчлийн хийнээс органик нэгдэл глюкозыг үүсгэдэг. Энэ процесс тус шаардлагатай бөгөөд уснаас хүчил төрөгч үүсдэг. Ногоон ургамлууд хүчил төрөгч үүсгэж агаар мандлын зохистой найрлагыг бүрдүүлж байдаг. Фотосинтез нь ургамлын ногоон хэсгүүд болох навч мөн ишний зөөлөн хэсэгт явагдана. Ургамлын нийлэгжүүлэгчдийн эсүүдэд их хэмжээгээр агуулгадах хлоропластын өнгөний нөлөөгөөр ургамал ногоон өнгөтэй харагддаг. Тэдгээр хлоропластууд дээр фотосинтез явагддаг. Шаардлагатай нүүрс хүчлийн хин ургамлын навчны амсраар нэвтрэн орно. Ус дамжуулах багцын доторх киселемээр зөөвөрлөгдөнө. Үүссэн сахар нь флоемээр ургамлын бусад хэсгүүд рүү зөөгдөж, харин хүчил төрөгч навчны амсраар агаар мандалд гарна. Үүссэн хүчил төрөгчийн зарим нь ургамал дотор үлдэж, ялзарлын процесст ашиглагдана. Харин ургамал нүүрс хүчлийн хийг зөвхөн хүрээлэн буй орчноос шингээхгүй. Ургамлын хоол тэжээл задрах процессын үр дүнд ч мөн ялгардаг байна. Ургамал автотроф организм бөгөөд тэд органик бус бодисыг органик сахар болгон хувиргадаг. Дараа нь сахарыг бусад органик бодис болгон хувиргана. Өвсөн тэжээлтэй амьтад ургамлаар хоололж органик бодисын хэрэгцээгээ хангадаг бол махан ижтэн бусад амьтдыг идэж хэрэгцээгээ хангана. Иймээс ургамал бол идэж тэжээлийн гинжин хэлхээнд бүтээгч болдог.